Манай салбарын гол зорилго бол ер нь үйлчлүүлэгч төвтэй энэ чанартай тусламж үйлчлэгийг бид нэр хэнийг ч орхигдуулахгүйгээр тэгш хүртээмжтэй үзүүлэх ийм гол зорилго байгаа. Тэгэхээр өнөөдөр ер нь бол хавдар судлалын үндэсний төвийн асуудал бол байнга яригдчихдаг, олонний анхааралд байдаг. За энэ хавдар энэ өвчлөл бол одоо ганц Монгол улсад төдийгүй дэлхийн дахинд одоо юм ноцтой байдал үүсгэж байгаа ийм өвчлөл байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр одоо мэдээж энд ирж байгаа хүмүүстэй үйлчлүүлэгчтэй ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр хавдар судлалын үндэсний төвийнхэн маань санаачлаг гаргасан. Тэгээ энэ эрүүл мэндийн сайдын дэмжлэгтэйгээр өнөөдөр одоо энэ хүлээлгийн танхимын нээлт болж байна. За энд та бүхэн харж байгаа бох энд бол одоо хүмүүс өссөн үйлчлүүлэгч нар яг энэ хэсэгт л маш ихээр очилдож дугаарлаж шахацлаж байдаг байсан. Тэгэхээр харин одоо бол энэ талтай ингээ үлгөр байсан хэсгээс суллаад яг одоо тэнд бүртгэлийн хэсгээ байрлуулснаар одоо бас үйлчлүүлэгчдэд ээлтэй, таатай, сэтгэл одоо тогтун үйлчлүүлэх ийм сайхан боломжийг бүрдүүлжээ гэдгийг бас онцлог хэлмээр байна. Тэгээд өнөөдөр эрүүл мэндийн салбарт бас энэ хавдрын өвчлөлийг бууруулахад хамгийн гол зорилго бол эрт илрүүлэг. Хавдрын өвчлөлийг одоо хэдий ч нэ эрт илрүүлнэ. Хавдрын өвчлөл одоо эдгэх магадлал төдий ч нэ сайн байдаг. Тэгэхээр бас одоо иргэд маань одоо өрх сумын эмнэлэг нэгдсэн эмнэлгүүдээр эрт илрүүлэг явагдаж байгаа. Тэндээ очиад бас эрт илрүүлэгтээ хамрагдаараа гэдгийг бас хэлмээр байна. Тэгээ өнөөдөр бас манай энэ хавдар судлалын үндэсний төв маань энэ байранд ороод одоо энэ байранд 1982 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа. За яг хавдрын эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа бол 1961 оноос эхэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр одоо өнөөдөр энэ байранд одоо бид нар өөрсдийнхөө нөөц болцоог ашиглаж одоо үйлчлүүлэгчид ээлтэй орчныг бүрдүүлэхэд одоо маш их чармаал гаргаж байгаа юм байна гэдгийг бас онцлог хэлье. Эрхмүүдийг танилцуулъя. Эрүүл мэндийн дэд сайд Бямсрын Монгол Улсын хүний гавьяа дэмж элэг шилжилтэн суулгах албаны эрүүл мэндийн дэд сайд Бямсрын таныг харагдаж байгаагаа та бүхэнд илэрхийлье. За хавдар судлалын үндэсний төв маань анх 1900 제 이거 이면 이렇게 뒤는 얘네 좀